усан дарчихаргүй өстэй яалтчих нь. Мөнгө орж сэрэх юм аа. Зэ. Тэгэл одоо хотлоо өөрийгөө магтаал. Эргүү магтуулах дуртай, ээлжийг айжуулах дуртай гэдэг шиг. Магтах хүн жоохгүй болохоор өөрийгөө магтаа сууж байгаа. За, зарлсан лайваас түр нэг 16 минут тоцроод ороод ирлээ. Яасан гэсэн нөгөө заваа аваач өдөржингөө гадуур ажил хөцөлдөж явж байгаад эренгүүтээ яасан байх нь? Усанд орсон байх нь. Та иддэг бас нэг жоохон өнгөлөг харагдчих гад үзээд нь штэ. Ойлгож байна. За, орой минь түргий. Амралтын өдрийн орой минь түргий манайхаа. За, ороод ирээрээ. Золбаах энэ балаа өгөр аманд орцсон. Ороод ирээрээ. Цэнэ сайн уу? Очрол хамаа сайн уу? Хэрсүү бацаан байна гинэ. Сайн уу? Жаргалмаа сайн уу? Нанагийн клубын хүүхдүүд драмын дугуйлан 4 сарын 3-ны өдөр одоо анхныхаа хичээлийг 11 цагаас эхлүүлэх гэж байна. Би бүр энд тоглоод хичээлийн концепт төлгөө гаргаад үнэн тоглолттой байна. Жаргалмаа дэги сайн уу? Веб сумья сайн уу? 15 боллоо. За, 2-4 жоохон ирч хүч хамтагдаад хаврын назгаар залхуур лазсан тэрийн нэг хэсэг жоохон хөдөлж байгаад одоо нанагийн клубын хүүхдүүд драмын дугуйлангаа нээн гисэн сургаар танаа нана чинь зөвөр ирч хүч хамтагдаад бэр хамтагдаад хүн амтан байвал барилдаад барыг ялчмаар санагдаад өдрөө оройгүйстэй айгүй ирч хүчтэй ажиллаж байна. Сайн уу заяа дэги орой минь дээ. Бадмаа сайн уу? Онон цэцэг натмд энэ наттай адилхан нэртэй юм. Сайн уу? Азаа аз билгээ сайн уу? Үнэн бат умбаа сайн уу дэги. За чидсэн мондөг шүү дэги. Азаа аз билгээ анаа ингэнэ яасан бэ? Лавч болгоо. За, нанагийн клубын хүүхдүүд драмын дугуйлан маань. За, одоо энэ 7 хоногийн шинэ 7 хоногийн 4 өдөр 11 цагаас анхны хичээл маань орох гэж байна. За, одоогоор бүртгэл дээр болол 10-аад хүүхэд ерөөхдөө бүртгүүлээ төлбөр мөнгө шилжүүлчих гэсэн байна. Тэгэхээр зэрэг одоо за нэг 5 хүүхэд л авъя да нэмждэг хөө. Би өг нь бас за яах бол тоо намайг дугуйлан нэ гэхээр одоо тэгэд хүмүүс эцэг эхчүүд хүүхдүүд маань надад итгэл хүлээл гэж намайг сонирхож дугуйланд маань явах хэсгийг бас мэддэхгүй нөө клуб гэсэн нэрээр үүсгэж байгаа. Яг бол Hard Rock Two-ийн нэг давхрын офис маань ерөн бол зориулт нь болохоор зэрэг үйлчлэгээний байгууллагын офис. Тэгэхээр яг дугуйлан секц гэж одоо нэг социализмын үеийн байдлаар нэгдүгээрт нь хичээлийн онол гэж ингэж бол заахгүй. Клуб гэдэг бол харилцан ярилцсан. Хүүхэд нэг бүрийн сэтгэл зүйдээр ажиллана. Тэгингээ одоо тэгэл бүрийг ичимхий хүүхэд байл нээн хэл ярианы дикц сайжруулна. Тэгээс ертөнцийг үзэг үзлийн сонсон тийм биз дээ. Одоо ингээл хүүхдүүд хоорондоо найзтаад явдаг. Тэгэнгүүт тэр дундаа бас хүүхдтэй найзлах одоо өөрийгөө илэрхийлэх айгүй том ертөнцтэй, айгүй мундаг тийм өвөрмөц ертөнцтэй ирнэ. Тэрийг ингээд зөв илэрхийлэх одоо чадамж нь хараахан сууж амжаагүй тийм хүүхдүүд зөндөө байдаг. Тэгэхээр зэрэг би ч бас тэгэл багада дугуйлан секст явмаар санагдаа. Линтинд Монголын үндэсний телевизийн дугуйланд ч явах гэж үзэл хөрх юм гүйлгэн нохоо шиг тэгэл дагаал яваал ингээл хүүхдүүдэл ад үзэхгүй янзын асуудал характер гаргадаг. Тэр болгон дээр тэгэл нөөкэр айгүй их тэнцэж явдаг байсан. Тэгээд яг тийм хүүхдийн сэтгэл зүй дээр айгүй их ирч хүчтэй, айгүй их хүсэл тэмүүлэлтэй байгаа тэр үед нь ингээд дэмжээд өгөх нэг жижигхэн багш ч юм уу те нэг яг найзыг орлохоор хэмжээний тийм багш байдаг бол хүүхэд ер нь бол өөрөө арга замаа олоод хүсэл тэмүүллээр өөдөг өнөсөө явцдаг. Тэгээ өөрөө бас туулсан зам байгаа учраас тэрэн дээрээ дөрүүлээд одоо бас яг нэг тодорхой хэмжээний сошиалд хүмүүсийн урд бас нэг тийм бицтэй өөрийнхөө бодож байгаас илүүтэйгээр илүү нэр хүндтэй болсон байна танаа найна. Тийм болохоор авьяаслыг мундаг өөрийнхөө одоо хойч ирээдүг үл бэлтгэж байгаа юм уу да. Тэг ер нь бол одоо найна пэйж бол явандаа бол би ингэж нэг муухай нүрээ лай маягаар ингээд тал бүрэн та нарт харуулад ингээд нэг сайн муугаар хилэгдээд явахгүй. Явандаа бол хөшигний ард орноо. Нөгөө халтар зэрэг канондар гардаг шиг нууц нь энэ том болно. Нууц хадагтай болно ойлгосноо. Эгээ сайн уу? Цэрэндээс цэрэн найдмад наттай адилхан нэртэй юм байна. Бичлэг нь гоё шүү гэж баярлалаа. Болормаа сайн уу 32 луулаа үзэж байна. Үн хідвэ гэж. За үнийн талаарх дэлгэрэнгүй мэдээллүүдийг одоо лайваар ерөнхийдөө түрүүний лайваар бол зарлаад явсан. Одоо ингээд яриад явнаа. За хичээл маань. За эхлээд хичээлийнхаа өмнөх оршлоо жоохон ярьчих л та хэд жоохон төвчээртэй сонсчоо л та төхөө. Хөвчлөлтэй шүү гэж баярлалаа үжээ.
Хэдээс хэд насны хүүхдүүд 7 наснаас 17 насны хүүхд болгонд welcome to Nana's Kids Club. Тэгээ Nana нь өөрөө гардаж бие дааж хичээлээ орно. Аливаа одоо багш тийм ээ ямар нэгэн хүмүүс ахгүйгээр яагаад гэвэл намайг үздэг, намайг дэмждэг, надтай цуг амьсгалдаг одоо ихэнх үзэгч хүүхдүүд маань байдаг учраас тэрийг дагаад бас эцэгчүүд маань ер нь бол хүүхдүүдээрээ дамжуулж намайг үздэг болсон аав ээж нар эцэгчүүд аягүй их байдаг юм билээ. Тэгээ хэрвээ надад итгэж байгаа бол итгэнэ л гэж бодож байна. Одоо итгэж байгаа бол ч гэдэг юм баггүй. Эхэндээ итгэх болоо яах бол гэвацаа одоо үшээний 11 12 хүүхэд бүртгэлээ үүсгээд ороод ирсэн байна. Тийм болохоор зэрэг цаадах чинь жоохон хамран дагцсан дээрээ гарцсан байгаа. Би ер нь чадах юм байна гэх. Хөөрхөн шүү гэж баярлаа. Цэрэн нэтэмдээ хоёлаа амьдаа юм байна. Намаас цэрэн нэт мэдэгдэн штэ. Болдоо Пүрбаатар сайн уу? Оройн төргийн Либе Батка сайн уу? Отом Бямба. Ундрмаа сайн уу? За 35 болоо болсон байна. Сайхан ширээ гэдэг. Сэнгэндэг сайхан ширээ гэдэг ч манайхаа. За тэгээд хүүхдүүд маань бас намайг айгүй их дэмжиж орж ирж аав ээжүүд маань урмын сайхан үг хайрлж орж ирж дугууланд манд бүртгүүлсэнд Nana маш их баяртай байгаа. Тийм болохоор сэтгэл санаа сайхан юу лээ? Өглөөсүүтээ цайтай цөв ингэж би ч цөв идтгүүл те. Гэтэ цөв дуртай. Тэмүүлэн темка сайн уу? Батбаяр доогийн сайн уу? За, товлогдож зарлагдсан лайв маань эхэлсэн байна. 32 л улаа үзэж байна. Нэг групп руу шеэр хийгээрэй. За, манай Nana-гийн клубын хүүхдүүд драмын дугуулан байна. Одоо яг энэ 4-р өдөр буюу 4 сарын 3-ны өдөр 11 цаг 14 цагаас гисэн ерөнхийдөө товлолт цагийн хичээлийн цагийн төлөвлөгөө товлолт одоо товлчоод хүүхдүүдээр өмнөх одоо 11 хүүхдийн ерөн цагууд дээр нь зоогоо явж байна. За шинээр ердөө одоо ахаад нэг 5 за бүр их хүсрэл 7 хүүхдэл нэмж авъя да. Тэгээ би бас өөрийнх нь те нэг их олон хүүхэд авчдаг. Тэгээ өөрөө бас олон хүүхэд дундаа бас миний тийм ээ хүч чадал энерги нэрв манай хүрэх нүггүй юу гэдэг дээр бас жоохон анхаарж байгаа. Тийм болохоор чанартай бөгөөд чанартай 1 цаг 30 минутаас 2 цагийн хичээлийг чанартай хэдхэн хүүхдэд энэ 4 сартаа ер нь багтаага цаагаа явъя гэж бодож байна. 4 сарын хичээлийн төлөвлөгөөнд 2 дахь 4 дахь өдөр 11 цаг 14 цагуудаас хичээл маань заагдсан. 7 хоногийн 2 оролттой. Ингээд сард нийтдээ 8 оролтын хичээл орно. За 6 төрлийн хичээл орох гэж байгаа. За жишээлбэл дурдах юм бол жүжиглэх уран чадвар, тайсны яриа, тайсны хөдөлгөөн, гоо зүй, сэтгэл зүй. За тэгээд бичлэг эдитэлж монтажлж тавих, бичлэгийн найруулга, бичлэгийн монтажны найруулга, бичлэгийн монтажны найруулга дотор дууны найруулга гэсэн эдгээр ийм одоо жишээд том бол ийм 6 төрлийн хичээл ерөнхийдөө анхан шатны мэдээлэлтгүүн 4 сарын эхний 8 удаагийн оролтын хичээл дээр хүүхдүүдтэй одоо зааж сурах нь байна. За тэгээ хичээлийн ерөнхийдөө хөтөлбөрийн тайп болол клубын хэмжээнд явагдаж байгаа учраас харилцан яриа, хоорондын ярилцалт одоо ганцхан би заагаал ингээл ерөн хүмүүсийн тархинд болсон болоогүй юм ингээд хийгээд давтах гол нь биш. Би бас хүүхдүүдээс ингээ харилцан сэтгэл зүйн сонсно, үзэл бодлын сонсно, бас би өөрөө суралцсан. Ингээ харилцан яриа клубын хэмжээнд явагдах учраас эхний орсон өдрөөсөө эхлээд Nana пэйж хуудас болон Nana YouTube сувгаар одоо ерөнхийдөө real контентууд маань хүүхдүүд минь надтай хамтраад ингээд real контент хийгээд ороод яваад ах юм бүрэн боломжтой маа. За тэгээ 4 сар 5 сарын байдлыг харж байгаа 6 сард бол бид хэд маань жижигхэн хөрхөн хүүхдийн театрын жүжиг тавьж одоо эцэг эхчүүдэд тайлангаа тавина. Тэгээ цаашаа бас ингээд real контентэнд ер нь 8 нэг эхэндээ зааж сургах маягаар ингээд хамтдаа жүжиглэж одоо найруулалцаж оролцож байгаа. Явандаа бол төшигний ард орч нуус ноёнтон болон зөвхөн зохиолоо гаргаа найруулга хийн, монтажа хийн. Хүүхдүүд ерөнхийдөө бол миний одоо нүүр царай болж намайг төлөөлж Nana пэйж болоо Nana YouTube сувг, Instagram сувгуудаар ерөнхийдөө одоо энэ платформудаар миний үзэл бодол одоо миний найруулга, миний хийх гэж байгаа кино зэрэгт бол тоглоод одоо ер нь Nana пэйж маань авч явах. Одоо өөрийнхөө ирээдүйн боловсон хүчнийг одоо Nana бэлтгэр Nana-гийн хүүхдүүдийн клуб буюу Nana's Kids Club-ыг ерөнхийдөө үүсгэн байгуулж байна. Ядаргаат сэтгэлийн өөрлөлт. Болдоо сайн уу? Эрдэнэ цэцэглээ одоо сайн уу? За ерөнхий тодорхой мэдээллийг 8038 1458 гэсэн дугаараас та бүхэн маань аваарай. За усан дорчсон учраас өөдөөс чараа жоохон үсээ самнаа тий. Нэг л үсээ самнах дуртай хүн. Мөнх цулаа сайн уу? Их үлсээ сайн уу? Төлбөр хэдвэ чинь төлбөр 1 сарын 500 мянган төгрөгийн үнэтэй байгаа. За одоогийн байдлаар 11 12 хүүхэд ерөнхийдөө албаасаа бүртгүүлээд төлбөр мөнгөө тушаачихсан байна. За эцэг эхчүүд маань тодорхой мэдээлэл авахыг хүсэх юм бол 8038 1458 доорх гарчин дээр бичсэн дугаар руу залгаад
мэдээллүүдээ аваад Facebook миний хувийн Facebook хаягаар найзууд болоод ингээд мэдээлэл аваад төлбөр мөнгөө төлөд хүүхдүүдэд явуулах нэ. За миний нөгөө нэг хувийн Facebook руу ерөн хүмүүс сайн мэддэг учраас нэг тийм олон найзын өсөлт ирээд идэггүй мэдээлэл нэг ирээд идэггүй учраас шинээр хүн авахд бол шууд орон таниал найзаар аавна. Цаатах чинь хай буйна аз жаргалаа сайн уу? За тэгээд надад бас ихтгэл хүлээлгээж үр хөвгтээ даатгаж өгч миний өчөөхөн авьяасыг бас үнэлж байгаа эцэг эхчүүд та бүхэндээ маш их баярлалаа. Наа маш урам зоригтой байгаа. Өнөөдөр өглөө 5 цагт ирсэн. Тэгээ ажлуудаа маш амжилттай гүйцэтгэд одоо орой чи ууг нь бол үдэд нэг нурмаасан баг ингээд хамаг үрчлээ бүх юм ингээд хамрынхаа үзүүр дээр овоорсон юм орж ирэл хөнжил рүүгээ шургадаг. Гэтэл яасан байх нь вэ? Цаад чи шууд шоурдаж гарч ирэл лава хийх гээл тест амар улаарсан байх нь шүү дээ. 16 минут хоцорсон байна. Гэтэ sorry. Гэтэ бол ирч хүчээр дүүрэн байна. Аз жаргалаа хай Роёнг гэнэ. Роёнг ямар сүртэй нэртэй сайн уу? Болроо сайн уу? Намсраа сайн уу? Халуна минь сайн уу? За, Нанагийн хүүхдүүдийн клуб буюу Nana's Kids Club клубт одоо та бүхнийг элсэн орохыг уриалж байна. Одоо 5-7 хүүхэд аваад ерөөдөө бүртгэлээ хай. Таас хүнжлэгийн хэрээр хүлээж ий тийм ээ. Нэг олон хүүхэд авчаад бас нөгөөдөлтэй хоёрын хооронд ингээд хүүхэд болгонтой тулж харьцаж чадахгүй. Бас басан болоогүй хоёрын хооронд гурван дунд юм заамааргүй байна. Одоогоор 11 хүүхэд ерөөдөө яг албан ёсоор бүртгүүлээд төлбөрөө хийсэн байна. Нэг хүүхэд бол ерөн нь бол гэрээгээ байгуулсан төлбөр хийгдээгүй байгаа. За тэгэхээр зэрэг нэмээд ерөөсөө нэг 5 хүүхэд л авъя. 5 юм уу 7 хүүхэд аваад дуусгая тийм ээ. Тэр эцэг эхчүүд маань дээр харагдаж байгаа 80 38 14 58 гэсэн дугаарлуу залгаад яг үр хүүхдтэйгээ ярилцаад үсэл сонирхлын сонсоод хэрвээ болно боломжтой байна гэх юм бол окей 4 сарын 3-ны 11 цагт болон 14 цагуудад натур худалдааны төвийн 13 дугаар хорооллын натур худалдааны төвийн замын эсрэг талд Hard Rock Dude Нанагийн хүүхдүүдийн клубт хүрэлцэн эрхийг өрж байна. Баярлалаа аз жаргалаа. Чамд ч гэсэн аз жаргал хүсье, амжилт хүсье. Заяа банзрагч хай сайн уу? Баярлалаа, дэмждэгт баярлалаа. За 16 болсон байна. Юуны сургалт вэ? Nana's Kids Club. Драмын дугуулангийн сургалтаа Заяа банзрагчаа. За одоогоор ерөнхийдөө 60% дүүргэлт хийгдсэн байгаа. За 40% дээр нэг 5 хүүхэд аваад ерөнхийдөө бүртгэлээ хай гэд Nana лайв хийж байна. 6 төрлийн хичээлгээ түрүү ярьсан лайв хадгалагдахаар сайхан шеэрлээд ороод эхнээс нь үзээрэй заяа. Миний үснэрээ гайг өтгөрцөн маастай манайхаа. Ядаргаат. Арай мэндэ одоо орж ирж байна. Манай бүртгүүлсэн аав ээжүүдийн төлөөлөл орж ирсэн байна. Одоо арай минь түргэе. Дүлгэн урт насан Сарнай Чинбат инх баяр сайн уу? Төлбөр нь 500 мянган төгрөгийн үнэтэй байгаа. 7 хоногийн 2 дахь 4 дахь өдөр 11 цаг 14 цагуудаас клубын маань үйл ажиллагаа явагдана. Хүүхдүүдтэйгээ харилцан заах юм заана. За тэгээ шин санаа оноо дэвшүүлж хоорондоо ярилцж байгаа drill контентоо хийн. 6 сарын 1-нд тайлан тоглолтоо хийн. За ердөө нэг гарын 10 хуруунд багтсан сайхан шавнартай болоод Nana page бол Nana YouTube сууг хуудас хоёроо ерөнхийдөө цаашдаа би болоод цаашдаа зохиолоо гаргаад найруулга хийгээл явъя гэсэн бодолтой байгаа. Тийм ч учраас өөрийнхөө ирээдүйн боловсон хүчнээ бэлтгэх гээд ингээ Nana ихлээ тавиад байж гинэ. Хоёрын гэхэд бүртгүүлэх хийвэрэ шүү тийм ээ. Тий одод үлдсэн байгаа. Одод угаасаа төлбөрөө хоёрондоо багтаагаал хийчихгүй дөө. Заавал өнөө маргаашгүй хийгээд шахаж шаардахгүй. Яг 4 сарын 3-наас өмнө төлбөрөө бүрэн хийчихсэн байхад тэгэл окей. Бүртгэл чинь баталгаажнаа. Одоо. Харьцангуй миний бодчихснаас маш илүү одоо чанартай үр дүн гарч байгаад Nana бүр өөрөө ч итгэхгүй. Ингээ шокроод байгаа. Би бол нэг 5 хүүхдэл бараг за аваад эхлүүлээ даа л гэж бодчихсон чи ингээд юу 12 хүүхэд болчлоо. За энэ дээр нэмээд 5 юм уу нэг 7 хүүхэд тийм ээ нэг 8 хүүхэд нэг 20 хүүхэдтэй юм уу нэг 15 6 хүүхэдтэй 2 анги гаргацсан байгаа юм чинь 2 хуваагаад ерөөхдөө эхлэе гэж бодож байгаа. За тэгээ цагууд нь 11 цаг өглөөнийх юм орны чууд баг миний бол цагийн хуваараар баг өдрийн цаг байгаа байхгүй 11 цаг чинь сайхан нэг найз руугаа салгаад 11 болчихсон өдрийн минь төргийг чи юу яриад байгаа өглөөний минь тхөө гэж тэгсэн шүү дээ тэгэхээр 11 цаг ч уг нь бол миний алийн цагийн хуваарт бол
өдөр л очиод байгаа юм л та гэсэн чинь энийг ПЦКО сайн уу гэж сайн уу Алтан зол баяр сайхан сайн уу ЭГГD сайн уу хай орой мэндэ Норс ээчко пөрөв цолмон сайн уу 22 л боллоо. За нэг гоё групп өдрөө за яхтай групп өдрөө ч гэдэг яхаа өөрсөн дээр гоё шеэр хийчихгүй дөө. Лай маань угаасаа хадгалагдана. Найнагийн клубын хүүхдүүд Nanas Kids Club нэртэйгээр драмын дугуулсан байна. Энэ 4 өдөр буюу 4 сарын 3-ны өдөр анхны хичээл нь 11 цагаас эхлэх гэж байна. Найна ч одоо тэгэл нөгөө нэг их сургуульд үзчихсэн дэвтэр намаа балкон дээр бүр ингээд нар царх үзүүлэхгүй хэдэн жижиг болцсон хадгалсан байсан байна. Гаргаж ирээд хичээлийн концерт төлөвлөгөөгөө боловсруулад насанд нь тохирсон хэдэн насны ер нь бол 13-аас 14 насны 10-аас 14 насны хүүхдүүд ерөнхийдөө 12 хүүхд бүртгүүлсэн байна. Ер нь бол 7-аас 17 насны хүүхдүүдийг бүртгэлтэй хамруулж амнаа танаа найна. Тэгээ нас сэтгхүү тэгээд хүүхдүүдийн зан характерын сэтгхүү онцлогт зориулсан хөтөлбөрөөр ерөнхийдөө хичээлээ заана. Тэгээ хичээл заахаасаа гадна энэ чинь клуб гэсэн нэрэн дээр байгаа харилцан яриа, харилцан хамтран ажиллагаа, хамтын ажиллагаа тийм ээ. Reels контентуудаа ингээд зохиолоо гаргаад харилцан яриад хийх. За хүүхдүүдийн сэтгэл зүйдэд тулж ажиллах ганцхан одоо багшийн барилдалгаа биш одоо найз нөхдийн барилдалгаа хамтран ажиллах бизнес түншүүдийн баталгаа харилцаа тийм ээ. Ийм маягаар ерөөдөө клубын маань үйл ажиллагаа цөөн тооны хүүхдтэйгээр 4 сарын 3-ны өдөр 11 цагаас болон 14 цагаас эхлэх гэж байна анхны хичээлийн өдөр. Одоо маш их догтлолтой, маш их хүлээлттэй тий. Айгүй их догтлолтой. Төлбөр пүрэв цол маань 500 мянга сарын. Сард 8 удаагийн хичээл орно. 7 хоногийн 2 дахь 4 өдөр орно. Баярлалаа. Ариумаас харуулаа. Маш их баярлалаа. Байнга дэмжиж үзтэгт маш их баярлалаа. Азтай хүүхдүүд орох нэ гэж Ариумаас харуул маань бас хүүхдээ бүртгүүлсэн байгаа. Төлбөртэй ичко сарын 500 мянган төгрөгийн үнэтэй мэдээж төлбөртэй хэлвэ яах вэ? Юм л хийж энэ да. За хүүхдүүдтэй тулж ажиллах гас сууж энэ да. PXO хэмээн нэрний товчлын айлгадгүй. Атхан мөх цэрэн тогтох гэж байгаа сайн уу? Инхээ сайн уу? Тэгээрээ ариумаас харуул манай бас мундаг эцэг эхчүүдийн намайг дэмжиж байгаа эцэг эхчүүдийн төлөөллөөс орж ирсэн байна. Ариумаас харуулын хүүхэд маань 14 цагаас хичээлдээ явна. За дашцаан жамц уран чимэг сайн уу? Эрдэнэ бэлэг чингүүн сайн уу? За өдөржингөө өглөө өөрөөр бас ажилдаа явж байгаад ирсэн учраас танаа нэ жоохон явдалсан юм шиг байна. Зайлвал хил аман орооцолтоод хөрх юм. Нөгөө тархин дотроо л заадах чи зүгээрс алаа би алнаа л гэдэг. Тэгээ бас хүний бие ч бас ядран л да тийм ээ. Их ачааллын дараа хэби сайн уу? Эрдэнэ бэлэг чингүүн сайн уу? За 23-аа үзэж гин. За өөр дөрөө гоё ширлжгүй дөө манайхаа. Ямар ч гэсэн одоо нэг 5-7 хүүхд таваад бүртгэл хаагд учраас нэг олонд түгээгээд яах вэ тийм ээ хэдүүлээ энүүхэндээ болгон жаагаад гоё хөрхөн хүүхдүүдэд бүрдүүлээд үр дүнтэйгээр найнагийн хүүхдүүдийн клубын үйл ажиллагааг эхлүүлээ. Хэвээ энэ дээр бол би айгүй ихтгэлтэй байгаа. Манай хүүхдүүд айгүй одоо ялангуяа Z generation үеийнхэн гэдэг чинь одоо сүүлийн хүүхдүүд бол тарих талаа нь айгүй сэрэг ажилдаг. Манайсаа илүү айгүй юмыг одоо зохиож ургуулan бодож тийм ээ. Тэг гаргаж тавих ертөнцийг үзэх үзэл нь бол одоо би бараг сонсоод ийм байд юм уу гэж бодохоор би бараг суралцахаар хүүхдүүд маш их байгаа. Өөнөө л байна штэ танихгүй тийм. Хаягаас солилцсон юм уу миний нэ за хараад тандгүй. Сайн уу өнөө. Сайн уу ажиллан сайн уу миний нэ за. Омо вика сайн уу нандан сайн уу. Бат дэлгэр баги сайн уу. За хариулаа үзэж чинь. За асууж сураглах юм байвал дээрх гачган дээр бичсэн 50 15 одоо яг ингээд тарих ерөнхийдөө ажиллагааг болсон мэт өглөөнөөс хойш нэмээ тэнэд 80 38 14 58 гэсэн дугаарлуу залгаад дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Одоо 20 цаг 35 минут болж байна. Ерөнхийдөө 21 цаг хүртэл лайва хийгээд лайва өндөрлөнгүүтээ 22 цаг гэд ер нь нам унтлаа. Миний охин баярлаад л байгаа хөөрөөд л байна. Охиныхаа авьяасыг хөгжүүлэх гээд ийм мундаг багшин шат болгож байгаадаа баяртай байна. Амжилт багшаа гэж байна. За багш гэдэг бол маш том нэр цол. Миний ээж өөрөө насаараа багш хийж байгаа тэтгэврт суусан эмэгтэй байдаг.
Би ч гэсэн өөрөө одоо их мундаг багш нараар одоо ингээд хичээл заалгаж бас энэ төвшний явж байгаа. Би бол багш нарыг бол маш их хүндэлдэг. Одоо тийм миний бүжгийн багш нар байна. Миний дууны багш байна. Миний одоо жүжиглэх уран чадварын багш Шотгон Бат багш маань байна. Манай анги даасан багш Гамболт багш маань байна. Кино найруулга гэсэн одоо хичээлийг 4 жилийн турш одоо надад зааж сургаж өдийг хүртэл одоо багштайгаа уулзаад ингээд байж байдаг. За тэгээд ер нь жүжиглэх уран чадвар дээр хамгийн анхны А үсэг заасан хүнийг бол би To Be or Not to Be тэмцээнд анх 2010 онд орж байхад 3 дугаар шатанд намайг бэлдэж өгсөн Эрдэнэ Ол гэдэг юм жүжигчин хүн байдаг. За би энэ хүнийг бол би өөрийнхөө анхны багшаа гэж хүндэлж одоо бишрэн шүтэж одоо мөргөж явдаг да. Анх одоо энэ соёл урлагийн их сургуульд орох одоо сэтэл үндсийг тавьсан драмын урлаг гэж ямар мундаг урлаг болохыг анх надад одоо анхны мэдгэдэгхүүнийг одоо маш гоё суйртайгаар маш сайн зааж эхлэлийг тавьсан хүн бол манай хуучин өнгөд инээд хамтлагтайсан Эрдэнэ Ол гэдэг юм жүжигчин байдаг. Маш мундаг заах арга барилтай, маш мундаг багш гэж би одоо шүтэж биширж явдаг да. За дараа нь бол манай жүжиглэх уран чадвар дээр бол найрамдал заслангийн захирлаас Отхон Бат багш маань бол маш сайн чиглүүлж өгсөн. За тэрний дараа бол бас жүжиглэх уран чадвар дээр манай Ганхүү гэдэг эмэгтэй багш манаас маш сайн чиглүүлж өгсөн. Багш нартай бүгдэнд нь хайртай хайрлж хүндэт гэж өргөлж мөргөж одоо залбирч явдаг шүү. Тэгээ энэ сайхан нэрийг одоо өөрөө авах гээд ингээд маш том хариуцлагын өмнө зогсож байгаа одоо 88-да өөртөө ч итгэхгүй. Би бас маш их догдолж байгаа шүү одоо. Тийм ялгаагүй танаа охин одоо ингээд тоглож байгаа бол би одоо бүр догтлоод ингээд оройдоо бүр ингээд за хүүхдүүдээ яаж заах уу гэл ингээд баг ингээд хичээлээ зааж байгаагаар өөрөө ингээд толгойдоо төсөөлөн бодоод бүр ингээд 4 сарын 3-нд та хэддэг 11 цагаас уулзна гэхээс өмнөдөө одоо бүр ингээд тэсгүүний аягүй их догтлолтой байгаа. Маш их баяртай байгаа. Жаги баярлаа чи ч гэсэн мундаг шүү. Хотод байдаг бол хүүгээ болгосон гинэ. Шавн болгосон. За хотод ирэх боломж олдох байхаа. Орой мэндэ намаа. Хичээлэн сайн уу? За манай ерөнхийдөө бас шав орж ирж байна. Намаа хичээлэн сайн уу? Калина Калия сайн уу? 19 л болсон байна. За энэ мундаг нэрийг зүүх одоо алдар гавьяг маш их хариуцлага учраас одоо ямарсан 4 сарын 3-нд та бүхнийгээ тийм ээ итгэлийг алдахгүй хүүхдүүдийнхээ одоо зүтгэлийг одоо илүү кийплж маш одоо гоё клубийн үйл ажиллагаа. Ер нь одоо шууд сургалт дамжаа гэж нэрлэхээсээ би жоох айсан манайхаа. Ягаад гэвэл яг өөртөө итгэлтэй байна. Гэхдээ эн чинь миний анхны шавнар учраас маш хүндэтгэлтэй, маш цензүүртэй, маш нухацтай, маш хариуцлагатайгаар одоо энэ хичээлийг эхлүүлэх болно. 15-аа үзэж байна. За өөр юу асууж сургалах вэ? Нана нэг цагаан сарын дараа 4 кг нэмсэн таргалцсан байсан одоо буцаад хуурсан. 52 кг болсон. Энэ ажлын ачаалал эхлэхээр зэрэг аяндаа тэгээ ер нь бол буцаад хэвийн жиндээ орчт юм байна. Гэтэ ер нь одоо 52 гэхэд ингэж харагдаж байна. Одоо нөгөө ярьжсэн юмнаас халиа шал өөр юм яриа явцсан үгүй юу? 52-тай ийм харагдаж байна. Гэтэ бол ер нь ахаад нэг 4 кг хасаад 4 сар 5 сар гэхэд ер нь дулаан орохоос өмнө 48 болчт юм уу гэж бодоод байгаа. Гэтэ бас хэтэрхийх турчвал нөгөө байдаг юмнууд нь байрнаас алга болчих тийм ээ. Наваач одоо тэгээд нэг жоохон юм байгаад ах чинь юу ч байхгүй л гэдэг усууд 48 болчвол бүр их сайхан дөрмжлох байхтай гэж бодохонда инэрлээ сайн уу? Гамбаяр сайн уу? За тэр тарган туранга сайхан мухач өнгөрсөн одоо ямар ч гэсэн 8-гийн клубийн хүүхдүүдтэйгээ 4 сарын 3-ны өдөр драмын дугуулангаараа уулзах гад маш их сэтгэл өндөр байна. За өнөөдрийн лайваар бол ердөө 5-7 хүүхдийн эсэлт нэмж аваад ерөнхийдөө эсэлтээ одоо энэ 4 сарын бүртгэлийг бол ингээ хай. За 5 сард элсэж арах хүүхдүүд болол за яг ууг нь бол миний одоо 4 сард явсан хүүхдүүд бол бүгд бол ерөн дараагийн 5 сарда ахиж явна гэдэгт итгэлтэй. 4-5 сарда ингээд 2 сар дараалаад явчих юм бол хичээлийн шинэ жилийн хаалтын үйл ажиллагаа буюу 6 сарын 1-ний хүүхдийн байрт зориулаад дугуулангийнхаа хүүхдүүд, клубийнхаа хүүхдүүдтэй цуг хүүхдийн хөөхөн жүжиг тавиад эцэг ихт нь үнгүү үзүүлээд хүүхдүүдийн авиас чадрыг 2 сарын дотор хэрхэн нээж задлсан тийм ээ.
Энэ талаар бас тайлангаа тавина. За тэгээ зуны 3 сарын хурдвчлсан сургалт бас явагдуулна. Ер нь 4-5 сарынхаа хүүхдүүдийн анзааг харж байгаа 8 нэр хийх ажил бол төлөвлөсөн төлөвлөгөө толгоогоор дүүрэн байна манайхаа. За асуу сургалах юм байл асуу сургалаарай. 19 үлээ үзэж байна. Улаанбаатарт 20 цаг 41 минут болсон байна. За лайва ерөнхийдөө 21 цаг гэд өндөрлүүлээ. Nana's Kids Club буюу Nanaгийн клубын хүүхдүүд гэсэн ийм нэрэн дор драмын дугуйлан 4 сарын 3-ны өдөр 11 цаг 14 цагуудад хичээл нь эхлэх гээд Nana та бүхнийгээ хүлээж авах гад одоо маш их сэтгэл өндөртэй level high-тай ингээд догтлоод хүлээж байна. За одоогийн байдлаар 12 хүүхэд бүртгүүлснээс 11 хүүхэд нь төлбөрөөр шилжүүлсэн. 12 дахь хүүхэд маань одоо 4 сарын 2-оос өмнө шилжүүлнэ гэдэг ингээ хүлээгдэж байна. За нэмээд 5-аас ердөө 7 хүүхэд нэмж аваад 2 анги 11 цаг 14 цагийн 2 анги гаргачихсан байгаа учраас яг нь нэмээд ердөө нэг 5-аас 7 хүүхэд нэмж аваад ерөөдөө бүртгэлээ хай. За тэгээ эхний орсон өдрөөсөө эхлээд би тэд хичээлийн үйл явц бүх зүйлсээ одоо ерөөхдөө рилер контентоор ингээд оруулаад явна. Маш эрч хүчтэйгээр ерөн үзэд таарч өсөрч наалтна гэж танаа нэ бодож байна. Гэхдээ яг өдөржингөө гадаараас хаврын авсарганд Димитрээд ирсэн хүүхэн гэхэд бас нүүр царай гайгүй юм тий. За энэ нэг халуун хөтний харшил гэдэг нэг зүйл байдаг. Та нарт байдгүй гэж жоохон өрөвсгöd байна. Лайв ч бас фильтрг болцсноос хойш гоё ч юм уу. Төрөлхийн унган царайлаг усууч бүр их царайлаг гоё харагдаад байна. Аваа хүн шиг юм ярьж байгаа тэгэл нэг гинт ингэ димэрэ явцдаг тал байдаг шүү танаа нана. Санчир сайн уу? Сан санаа ичгэнэ? Гэрлээ сайн уу? Цолгон гэрэл сайн уу? Хүслээ сайн уу? Санчир юу юм бэ их ч гинэ. Нанагийн клубын хүүхдүүд драмын дугуйлан 4 сарын 3-ны 11 цаг 14 цагуудаас хичээл нь эхлэхэд та бүхнийг ердөө эсэлтэн дээр 5-аас 7 хүүхд нэмж авах гээд лайв хийж байна. Сарын төлбөр 500,000 төгрөг. Сарын 8 удаагийн хичээл орно. 7 хоногийн 2 дахь 4 дахь өдөр 11 цаг 14 цагуудад хичээл нь орно. Нана өөрөө хичээлээ заана. За 6 төрлийн хичээл 8 удаагийн оролтоор одоо 1 сарын хугацаанд анхан шатны мэдлэг олгоно. За рил контентуудад давхар хийгээд явна. Ер нь бол дараа жилийн одоо өвөл тэмээ 1 сард Нанагийн одоо ерөнхийдөө бүрийн хэмжээний кино синопсис гарсан ингээд ерөнхийдөө явж байгаа. Цаашдаа бүрийн хэмжээний кино гэх юм бол тэгээ мэдээж дугуйлангийнхаа хүүхдүүдээс дүр дээр харж аваад аваад явна. Тэгээ бас Нанатай холбоотой ажилдаг кино продакшн ах эгч нар тийм ээ. Хүүхдүүдийн дүр дээр хүүхэд хэрэг болох юм бол мэдээж сургалтанд хамрагч байгаа клубын хүүхдүүдээс бас ерөнхийдөө санал олгоод цааш нь явуулна. За тэгээ ерөнхийдөө ирээдүйдээ цаашудаас олонний танил болох боломжтой. Мэдээж хүүхдүүдийн ерөөсө бодож байгаа мөрөөдөл нь хүүхдүүд ингээ ярахаар чи яагаад ийм жүжиглэх уран чадварын юм дуртай юм бэ гэхээр хүүхдүүд яг би олонний танил болмоор байна гэдэг. Ер нь бол яг урлагийн хүмүүс бол олонний танил болно гэдээ ярахаар айгүй дургу хүлээж авдаг. Ялангуяа манай соёл урлагийн сургуулийн багш нар өө чи олонний танил болох гэж байгаа жүжигчин болохгүй гэнэ. Одоо нөгөө дэлхий цаг уур амьсгал ерөнхийдөө цаг ч гэсэн цаг үе өөр болоо одоо яарчлагдчихэв. Мэдээж эн чинь би ч гэсэн тэгж л боддог байсан. Олонний танил болох юмсан, гой жүжигчин болох юмсан, гой дуучин болох юмсан тийм ээ. Гой тайлсан дээр гарч олон хүний хүндэтгэлийг хүлээж алга ташаал сонсож тий. Яг тэгж амьдрах юм шиг би угаасаа багасаа тэгж мөрөддөг байсан. Тийм ч учраас би жүжигчин болмоор байна. Би олонний танил болмоор байна гэж ярьдаг л да. Тэгээ энэ үйл явцыг нь ерөнхийдөө зөв чиглүүлж өгч, зөв ойлгуулж тэгээ ер нь бол тусдим болох тийм ээ. Одоо ч бас тэгээ миний үеийг дуруулын сошиал чи илүү хөгжсөн байна. Юм хийгээд явхад өөрийн гэсэн платформ, өөрийн гэсэн сувгийг ингээд үүсгээд хүмүүст өөрийгөө таниулаад харуулад явах бүрэн боломжтой болсон. Илүү сайхан цаг үе улам л ирсээр байна. Тийм болохоор хүүхдүүдээ аваад зөв чиглүүлж өгөөд сэтгэл зүй дээр нь ажиллаад тэгээ янз янзын лааштай хүүхдүүд байгаа шүү дээ. Ер нь бол хүний сэтгэл зүй дээр ажиллана гэдэг чинь бас тийм ч амар хүн хүний хийж чаддаг ажил биш. Тэгээ яагаад чинь танаа цаанаас нэг бурхнаас өгсөн өгөгдөл юм уу? Цаад ингээд өгөгдлөөрөө ингээд хүүхдүүдийг айгуу татдаг, хүүхдээ айгуу ив зүгөө олцдог ийм төрлийн хүн байгаа. За томчууд бол яг би ч одоо жоохон шуудхан хэлгээ жоохон цайлган тэнэгдөө маркийн хүн шүү дээ. Томчуудад бол ерөөхдөө ашиглуулж чадахгүй байна. Энэ хүндээ яг лайвнуудаар жоохон муухай юм ярьж байгаа л уучлаарай. Ашиглуулж чадахгүй тэнэг толгой юм.
Тэгэхээр зэрэг одоо миний сэтгэл зүй, миний одоо байгаа байдалтай тайп нийлэх хамгийн одоо тэгээд ойрын түвшний хүмүүс болоод ерөөсөө хүүхдүүд байна. Тийм ч учраас миний хийж бүтээж байгаа ерөн зүйлсийг бодвол өөрийн мэдлэгээрээ хүүхдүүд аягүй үздэг болчихсон байна лээ. Арга гэдэг оюун билег балчин юм аа сайн уу? Лавга норов сүрэн сайн уу? Киба яна нэрийг уншиж чаддгүй уучлаарай сайн уу? Яндан ширөө цин амидра сайн уу? Амина сайн уу? За 17 болсон байна. За бүдрээ сайхан нэг групп руу гоё шеэрлээд. За тэгээ 4 сарын 3-наас эхлээд ерөнхийдөө манай 8-гийн клубийн хүүхдүүдийн одоо real content хамтарч хийсэн real content-уудыг үзэж 8-гийн клубийн хүүхдүүдийн одоо үйл ажиллагаа сургалт семинар тийм ээ хэрхэн өрнөж байгаа та бүхэн маань ингээ үзээд явах нэ. За явцтай бол ер нь дараа жилийн намар гэхэд бол танаа 8 аваад ингээд хөшигний ард орж нууц хадагтай болох нь байна. 8 пэйжийн одоо reels контентийг тийм ээ одоо рекламыг 8 YouTube сувгийн реклам пэйж reels-ийг одоо ерөнхийдөө одоо бүх зүйлсийг бол хүүхдүүд маань хийн. За би бол ерөнхийдөө зохиол найруулга дээрээ суугаад яг өөрийнхөө мэрэгжил кино найруулагчсан мэрэгчлэр ажиллая да. Энд ч одоо алийн болгон дандаа л жүжиглэж явах яг жүжиглэх хүрэн чадвар 2 жил үдсэн гэсэн би чи яг мэрэгжлийн одоо дээд мэрэгжлийн жүжигчин хүн бол биш гэж яриа штэ кино найруулагчаа ингээд өртөө 2 жил л жүжиглэх хүрэн чадвар хичээл ордог би ч одоо дунд мэрэгжлийн жүжигчин хүн гэсэн үг байхгүй юу? Ер нь бол кино найруулагчаараа дээд мэрэгжил тийм ээ. За ингээ манайха харчтай юм аа. Одоо яг харддаг нь эхэлчлээ шүү. Юм бичихгүй ингээд гөлийгээд харчтай шүү. Миний муухай царайг юу гэнж яг усанд орсон гайгүй л харагдчихэ л доо. Бүр тэгэж ирт. За. Сайхан ширлээд араад ирээрээ манайха араад ирээрээ. Залбаатайгаа одоо хэнийг шоолж тэгсэн юм болоо араад ирээрээ гэл. Лайв хийнэ гэдэг ч одоо бас тэгээд нэг ур чадвар шүү дээ тийм ээ манайхаа. Лайвны өмнө ч юм бол эхлээд ингээд засангоо шууд явж чинь шууд дамжуулалт явагдаж байгаа шүү дээ ингээд таг сайхан ингээд гацдаг хүмүүс байна. Нөгөө юу гэл ингээд юмаа оролтол. Нөгөө нэг дамжуулах гад хийх гээд за юм бичиж гинөө та яаж ийн гэдэг ингээд хараа зогсож яадаг хүмүүс. Тэгээ ер нь бол суралцж байгаа хүмүүстэй лайвыг харгацсан ерөөхдөө хамтдаа ингээд хийгээ заагаад өгнөө. За хүүхдүүдийн сэтгэл зүйх юм бол янз янзын хүүхдүүд идэг. За бүр ингээ авьяас нь асгарсан хүүхдүүд байна тийм ээ. Яг ингээ чиглүүлэх хэрэгтэй. Мөнгө цэцэг ганд оржоо сайн уу? За сайн уу? Ямар хөрхийн ороод ирлээ. За тэдгэр хүүхдүүдийг бол зөв чиглүүлээ, зөв төлөвшүүлээд ингээд яг чиглүүлээд өчгöd ерөөхдөө болдог. Тэгээ жоохон онлайн мэдлэг одоо жоохон organize гэж засаад тийм ээ. За тэгэнгүүт ингээд хэл ярианы ингээд хөгжил ингээд жоохон тааруу ингээд дүлтэрч ярьдаг. Одоо жишээ нь манай баг дүү яг тэгэж ярьдаг байсан аахгүй юу? Ингээд дүлтэрч ярьдаг. За тэгэнгүүтээ өөрийгөө илэрхийлэх одоо айгууд гэртээ одоо ингээд амар ингээд илэрхийлэмжтэй амар хөөрхөн ертөнцтэй тий байдаг гэрнээ гараад яг ингээд олон нийтийн газар олон нийтийн найз нөхөд хамт олон тий одоо ингээд анги хамт олон дээр очиор ингээд чимээгүй болчдөг. Өөрийгөө ингээд хаачдаг. Тийм төрлийн янз янзын сэтгэл зүйдээр ажиллах юм боломжтой ажиллах одоо нэг шаардлагатай хүүхдүүд байдаг. Тийм болохоор эцэг эхчүүд маань ингээд хүүхдүүдээ харж агаад цаг зав нь ингээд болох юм бол 8-гийн клубийн хүүхдүүд драмын дугуйланд маань нэгдэж ороорой. За үнээр амлаж байна. Зөв талаас нь сайхан нээгээд задлаад хэл яриаг нь засаад за тодорхой хэмжээний өөрийн гэсэн үзэл бодол суулгаад тэр үзэл бодлоо сошиал дээр хэрхэн илэрхийлэх вэ? Тэр арга барилыг зааж өгөөд сошиалаас ирж байгаа сайн муу одоо ингээд ийм комментууд дээр хүмүүсийн үзэл бодлыг хэрхэн одоо давж гарах вэ? Тэр сэтгэл зүйн суулгаад өгье. Ер нь бол 17-т нэг хүүхэд орж ирсэн байгаа. Энэ жил одоо 10 жилийн сургуулаа төгсөөд магадгүй соёл урлагийн сургууль эсвэл одоо өөр урлагийн сургуульд конкурс өгөх гэж байгаа. Ийм хүүхдүүд бол угаасаа хүссэн хүсээгүй 7 сард одоо 7 сарын ихээр конкурсууд эхэлдэг штеп. Хүссэн хүсээгүй одоо урлагийн сургуульд орох гэж байгаа бол курс дамжаанд угаасаа багш дээр бол ерөнхийдөө нэг дор хаяж 14 хоногийн сургалт авсан байх шаардлагатай байдаг. Тэгэхээр зэрэг энэ жил 10 жилээ төгсөөд 12 дугаар ангиа төгсөөд урлагийн сургуульд конкурс
курс өгөх гэж байгаа хүүхдүүд маань яг одооноос 8-гийн одоо клубийн хүүхдүүдийн драмын дугуйланд элсэж ороод 2 сар нүдүүлээд ерөөхдөө конкурсаа өгөхөд 2 сар гар нүдүүлэх нь штэ. Амжилттай сайн тэнцэнэ. Зоол жаргал инэрлээ сайн уу? Ганс өх медра сайн уу? Бямба сайн уу? Цэн сүрэн даш цэвэг сайн уу? Гэрлээ товоод орчоо сайн уу? За манайхан чи яагаад л цөөрөөд байна да? За ерөнхийдөө 8-гийн клубийн хүүхдүүд буюу 8-аас Kids Club драмын дугуйлан маань 4 сарын 3 буюу 4 дахь өдөр 11 цагаас 14 цагуудаас сургалт семинар одоо тэгээд хамт харилцан уулзалтаа одоо зохион байгуулахаар ингээд бэлэн боллоо. Өнөөдрийн лайваараа ердөө 5-аас 7 хүүхэд нэмж аавна гэдэг дээр ингээд дэлгэрэнгүй мэдээлэл та бүхэндээ өгч байна. За ер нь бол 60% дүүргэлт бол дүүрчихсэн байна. Болно зал эрдэнэ инэрлээ хідэн настай вэ? Аав ээжтэйгээ зөвлөлдөөд тэгээд 80 38 14 58 дугаарлуу залгаад ороод ирээрээ. Манай охин жоохон ичимгийг гэртээ бол их нүүрэмгийн олон хүнтэй газар бие бариад байх талтай бүжиглэх уран нугар хавьяастай дуулдаг солгоо хоолойгүй юм шиг байна лээ санагдах ш. За солгоо хоолойтой хүүхд гэж юу юм байдгүй штэ. Солгоо хоолойтой хүүхд гэж байхгүй. Чихний асуудлаас болоод сонсголын асуудлаас болоод хоолойны ерөөдөө сонсгол гэсэн үг байхгүй. Сонсгол сайтай сонсгол муутай гэж явдаг штэ. Тэрнээсээ шалтгаалж л ерөн хүүхдүүдээ солгоо биш гэж явдаг. Одоо жишээ нь айгүй солгоо хоолойтой хүүхд байлаа гэж бодоход сонсголын тийм ээ чадвар муутай байлаа. Нэг дууг ингээ нилээд ингээ сонсоод үнэхээр өөрөө хүсээд ингээ сонсоод байвал яг зөв дуулаа сурчдаг байхгүй. Тэгэхээр зэрэг солгоо хоолойтой гэж солгоо хоолой гэж юу юм байдгүй шүү. Манай багш надад тэгээ зааж байсан юм. Тий хараад одоо ингээд гэртээ айгүй ингээд өөр гоё айгүй тийм месийн гоё ертөнцтэй тий. Тэгэл айгүй хөөрхөн инкри нэгэл ханаагаал бичлэг дуу хараал телевиз хараал ингээд дуулж бүжиглэл ингээд айгүй нээлттэй ингэж байдаг хэрнээ ингээд гарангуутаа ингээд хомигдчихдаг юм хүмүүс байдаг. Тэдгэр хүмүүс одоо өөрийгөө яг гадаад одоо олон нийтийн одоо төвшөнд яг хэрхэн илэрхийлэхээ мэдэхгүй тэр чи одоо дотор нь буцалж байгаа штэ тий. За би ингэчмээр байдаг. Би ишээ одоо ингэж шинэ урлагийн үслэг болоод би нэг дуулчмаар байдаг гингүүтээ би ч дуулалтаа янзын дуулаад нэгдүгээр байранд нь орондоо гэсэн хүсэл тэмүүлэл зарлага бүх юм байдаг байхгүй юу. Тэнгүүтээ ингээд алуу за хин дуулах уу гэхээр би гэд гараа өргөх. Тийм одоо сэтгэл зүй байдаг учраас дотоод ертөнцтэй бол айгүй мундаг байгаад идэг. Тэрийг гатагш нь ингээд задлж гаргах зөвөр гэхдээ тэр чи хүчээр гаргадаг юм биш. Одоо юу гэдэг чи одоо гарах хэрэгтэй гэдэг ингээ гаргацдаг зөвл биш. Өө чи чаддгүй юм биш те юу чигээд тэргүй гэд ингээ шоолох нэг улам ингээ хүүхдийг хүндэг те. Одоо хамгийн эцэгтэй нас бол ерөөсөө 10-аас 15 насны хүүхдүүд бол маш эцэгтэй байдаг шүү дээ. Хэрхэн яаж задлах вэ? Яаж сэтгэл зүйг нь ойлгох вэ? Ойлголцох уу те. Өөрөө ингээд маамаагүй хэрнээ ингээд хүүхдүүдийн сэтгэл зүй дээр айгүй ингээд хамтарч ярьдаг, найз нөхдөнд болчдөг. Энэ бастай бурхнаас өгсөн нэг бэлэг юм болоо гэж 8 нас дотор айгүй их баярлаж авдаг юм аа. Тэгээд үр хүүхдээ надад даатгаж 8-гийн хүүхдүүдийн клафт ингээ орж илсэн орж байгаа одоо хүүхдүүдтэй болон эцэг эхчүүдтэй гүнээ талархах юм. Хаста би тэд бүжгнүүлнаа хараарай заяа. Аав ээж бүртгүүлж авч ирсэн аав ээжүүдээс маань нэлээд бас аав ээжүүд ороод ирсэн байна. Хүслэн сайн уу? Харж байна хүслэн. Наран чимэгцээ тэгээрээ аав ээжтэйгээ зөвлөлдөж ярилцаад 80 38 14 58 гэсэн дээрх гарчхан дээр бичсэн байгаа дугаарлаа залгаад дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Одоо ердөө 5-аас 7 хүүхэд аваад бүртгэл хаагдлаа. 4 сарын 3 хичээл нь орно. Төлбөртэй зал эрдэнэ 500 сая төгрөгийн төлбөртэй 1 сарын сард 8 удаагийн хичээл орно. 7 хоногийн 2 дахь 4 дахь өдөр 11 цаг 14 цагуудаас 13 дугаар хоолойн натур худалдааны төвийн замын эсрэг талд Hard Rock төвийн 1 давхар хичээл маань эхэлнэ шүү. За 6 минутын дараа ерөнхийдөө лайва өндөрлөе. Так 8-гийн хүүхдүүдийн клафт ер нь төлбөр төлж орсноор алдах юмгүй. Яагаад гэвэл одоо цаашдаа 8 пэйж хуудас болоо 8 YouTube сувгаар хийгдэх рил контентуудад жүжиглэж өөрөө найруулга хийж одоо ингээ хүмүүс чи авдаг штэ ингээ өөрийн гэсэн шаваа болгож аваад эхлээ зааж чиглүүлээд тэгээ тэр хүмүүстэйгээ хамтран ажиллаад хамтран ярилцаад ер нь бол ингээд явдаг тийм ээ. Тэгээ 8 дээр ч бас тодорхой хэмжээний яг дандаа биш ч юм аачсан рекламны ажлууд орж ирдэг. Тэгээ ерөнхийдөө цаашдаа бол эхлээд надад одоо хөрөнгө оруулалт хийж төлбөр төлж одоо мэдлэг мэдээлэл авч өөрийгөө төлөвшүүлснээр цаашдаа өөрснөө бараг надаас ингээд төлбөр авч
реклам сурталчилгаа, reels, контент, кинонд ингээд тоглоод явна л гэсэн үг. Тэгэхээр зөв тодорхой хэмжээгээр өөрт одоо цаашд ирээдүйд хэрэгтэй зүйлдээ болол хөрөнгө оруулах болол тийм ээ. Ерөөдөө буцаагаад өөрийнхөө ирээдүйд авах цалингаа бэлтэж яана л гэсэн үг шүү дээ. Энийг одоо яаж зүгээр тайлбарлаж хэлэх вэ? Одоо миний төвшөнд нь ингэж л хэлээ да та хэдтэй. Тэгээд хүслэн аав ээжтэйгээ ярилцаад 8038 1458 дугаарлуу залгаад дэлгэрэнгүй мэдээлэл аваараа. Өөрснөө битгий залгаарэ. Ажил ихтэй байхад ингээ хүүхдүүд залгаад яасан сайн уу юу хийж байгаа. Би юу хийгээвтэй би ажиллаа хийгээл байж байгаа штэ. Ёо. Манайхан бас алан шүү энэ хүүхдүүд. Бүр ингээ салгаад ах чинь дахин тастаад ингээ залгаас салахгүй. Тэ байн яасан минийгүү гэхээр юу хийж юм да гэхэл амар том юм шиг. Юу хийгээвдээ би чи ажиллаа хийгээл байж байгаа шүү те. Наран чимэг за улаан ногоон фэн минь баярлалаа хөөх штэ. За аав ээжигээ яриулаарай за юу хүслээ. Дээр гарчин дээр дугаар байгаа 8038 1458 гээд. Аав ээжигээ өнөө орой за оройч одоо ч оройтч та за яг 22 цагаас өмнө ярил найна унтахгүй байжээ. Би ч одоо та нараас илүү мундаг штэ би яг 10 цаг гээл унтдаг штэ ерөө өглөө бүр ажилуудаа дуусгаад орой ер нь яг тийм яаралтай монтаж хийх эдит хийх дүрс мөрсөн дээр суух ажил байхгүй бол гадуур дотор ажилгүй явж байгаа бол гэрт ерөн 22 цагаас өмнө ирсэн бол яаж хийж байгаа л 10 цагтаа багтаад унтдаг байгаа. Би одоо миний яс ус хөгжиж өснө гэж байхгүй л гэтэл ядаж жоохон удаа өгшөрч тийм ээ. Цагтаа унтвал за лайв 3 минутын дараа өндөрлөө шүү зал эрдэнэ. Хэд гисэн бэ гэж наран чимэг 500 мянга, сарын төлбөр нь 500 мянга. Тэгээд сард 8 удаагийн хичээл орноо. 7 хоногийн 2 дахь 4 дахь өдөр 11 цаг 14 цагуудаас хичээл маань орогдож байгаа. За 12 хүүхд маань аль эзэний ингээд дүүргэлдээ, анги дүүргэлдээ дүүргчихсэн. Ингээд төлбөрөө төлсөн байна. Одоо нэмээд нэг 5-аас 7 хүүхд авахгүй л ерөөдөө лайв хийгээд хадгалж үлдээе. 4 сарын 2-наас өмнө хэрвээ бүртгүүлж авахыг хүсэж байгаа хүүхдүүдэд оруулахыг хүсэж байгаа бол 8038 1458 дугаарлуу залгаад дэлгэрэнгүй мэдээлэл аваад ингээд бүртгүүлээд ороорой. 4 сарын 3-нд 11 цагаас эхний хичээл эхлэх гэж байна. 11 цаг 14 цагуудаас хамгийн анхны клубын маань үйл ажиллагаа эхэлж хичээл маань эхлэх гэж байна. Дөрөвт өдөр хөөш би чи ямар хөөрхөн харагдаад байгаа юм бэ? За жоохон хөөрхөн харагдаж байгаа юм чинь ахад 10 минут сунгаад лайва үргэлжлүүлчих тийм үү? Тэгэж ярьдаг те. Дуусгаж болохгүй шүү л гэдэг хань зол эрднэ. Дуусгахгүй яах гэсэн миний хүү? Яах гэж битээ дуусгах гэдэг байгаа. Ойлгодгүй. Битээ дуусгаач тэхүү гин. Гэхдээ одоо тэгээд би ч одоо унтаж амраа штэ. Зол эрдэнэ юу асуух гэсэн миний хүү чатаар асуугаа явчихсан ёо. Нанигийнхан пэйж утас руу чат чи эсвэл лайв дуусангууд 8038 1458 дугаарлуу аав ээжигээ залгуулад тодорхой мэдээлэл аваарай заа ёо. Нанигийн клубын хүүхдүүдийн талаар Нанигийн холобын хүүхдүүд Нанигийн холоб тавтай морил. Тэгээ холобтой одоо хэдхэн ширхэг хүүхэд авъя. Дараамаар хичээллүүлнэ. Одоо дуусах энэ ямар амар загинчаа юм байна л та яа баазар. Яахтар шүү нөхд. За 59 минут болсон байна. 20 цаг 59 минут. YouTube хаягийн дээр наран чимгээ би өдөр болгол бичлэг оруулаа явж байгаа шүү дээ. Чи үзэж байгаа юм уу? Хандлт нь маш сайн байгаа. Subscribe маань ч гэсэн одоо ер нь сарын дараа 50,000 гараа явах гэж байгаа шүү гэн. Одоогоор 38,200 сабтай явж байна. Яг вэ чамлахаар чангатга чацагаалтахаар тас тавьч гэж үг байна. YouTube бол маш сайн хөгжүүлж байгаа гэж бодож байгаа. Instagram маань жоохон тиймхэн байгаа. Миний лайки хүүхдүүд бол миний лайкийг аягүй сайн мэднэ. Миний лайки, миний YouTube, Facebook пэйж бол ерөнхийдөө хандлтаа бол followers бол өдрөө болгон 100 зугаараа 200 200 300 их ярих юм бол бүр 1000 гараа нэмэгдээд явж байна. Маш их баяртай байгаа. За баярлалаа наран чимгээ. За одоо нэгэнтээ 21 цаг болсон байна. За манайха. За мэдээлэл ахаад нэг удаа та бүхэндээ хүргэчээд лайв ерөөхдөө өндөрлөё. За 4 сарын 3-ны өдөр 11 цагаас 14 цагуудаас Нанагийн клубын хүүхдүүд буюу Nana's Kids Club драмын дугуйлан маань
анхны үйл ажиллагаагаа ингээд эхлүүлэх гэж байна. За одоогоор 12 хүүхэд бүртгүүлээд 11 нь ер нь төлбөр мөнгөөр шилжүүлээд баталгаажуулчихсан байна. За энэ хүүхдүүд дээр нэмээд ердөө 5-аас 7 хүүхдийн бүртгэл аваад ингээд ерөнхийдөө энэ 4 сарын эсэлт маань дуусч байгаа. За 7 хоногийн 2 дахь 4 дахь өдөр сонсорой 11 цагаас 14 цагуудаас хичээл маань 1 цаг 30 минутаас 2 цаг үргэлжилж ингээд орноо. Сарын 8 удаагийн хичээл байгаа. Энэхүү хичээл дотор 6 төрлийн хичээл орноо. Жүжиглэх хүрэн чадвар, тайзны яриа, тайзны хөдөлгөөн, гоо зүй, сэтгэл зүй, бичлэг эдитэлж монтажлах, бичлэг эдитэлж монтажлахтаа хэрхэн найруулах хийх вэ? Бичлэг эдитэлж монтажлахтаа дууны найруулга хэрхэн хийх вэ гэсэн. Ерөнхийдөө 6 биш бараг 8 төрлийн ингээд хичээл ороод явна. Ерөнхийдөө анхан шатны мэдээлэлтгүйгүүд. Тэнгүүдээ хичээл одоо орж байгаа 8-гийн хүүхдүүдийн клубийн хүүхдүүдийн одоо үйл ажиллагаа 4 сарын 3-ны 11 цагаас 14 цагаас эхлэнгүүтээ Reels контентоо бол хамтран ярилцаад энэ ч одоо клубийн үйл ажиллагаа гэж байгаа учраас тэр драмын дугуулan ерөнхийдөө би өөрийнхөө талаас ингээ өгөх мэдлэг одоо сурсан мэдсэн бүх юма та нартай ярилцаад ингээ хамтран найз маягаар ингээ ярилцаад хилэлцээд ингээ та одоо таны хүүхдийн одоо чиний сэтгэл санаа одоо юу бодож байгаа, юу сэтгэж जैन тий. Тэрийг чинь сонсоод би өөрийнхөө бас үзэл бодлыг ингээ ярилцаад хамтран үзэл бодлоо ингээ хуваалцаж ингээ сайхан бөөрийнхилж жагаад тэндээсээ бөөрийнхөөс ингээ найруулад нэг өөрхийн reel ч юм уу, контент ч юм уу санаа гаргаад тэнгүүтээ 8 YouTube сувг хуудас болон одоо энэ 8 гэдэг пэйж хуудсанда байршуулж тавиад за тэг хүүхдүүд өөрснөө хүсэх юм бол TikTok хаягтай хүүхдэж болно, пэйж хуудас нэмэр байгаа хүүхдэж болно, YouTube сувг нэмэр байгаа хүүхдүүд чинь бүр үжээний нээцэн хүүхдүүд ч гэсэн одоо миний энэ бүртгэл донд байгаа. Тэнгүүд эдгээр хүүхдүүдийгээ илүү цааш нь хэрхэн зөв чиглүүлж зөв одоо ингээд онлайн мэдлэг, практикийн мэдлэг сэтгэл зүйдээр нь хэрхэн ажиллах вэ? Энэ бүхэн дээр ингээд хамтран ингээд ажиллаад чиглүүлээд намайг ч гэсэн та нараас чиглүүлнэ, танаас ч гэсэн би чиглүүлнэ. Ингээд харилцан ажиллаад явъя. Хүүе зол эрдэнэ чи ямар дарамттай юм бэ? Өөрөө гараач. Өвчтэй юм аа хайшин. Чамд зориулсан лайв биш шүү дээ энэ чи. Хүн загнаад дан өвчтэй юм шиг. Чи гараа явчихуу заяа. Үзэх дургүй бол орч чи хүн загнаад тань жоохон хөвт юм ааши. За тэгэхээр зэрэг одоо ердөө 5-аас 7 хүүхэд эсүүлж аваад бүртгэлээ хай. За лайв маань ерөөдөө энэ зол эрдэнэ намайг хөөгөөд байна. Би ерөө лайв өндөрлөө. Гар цагчин болчлоо гэж загнаадах ямар амар юм бэ? Баццгээ сайн уу? За лайва хадгалаад үлдээ чи. За ердөө 5-аас 7 хүүхэд нэмж авъя. Тэгэд манайхан хэрвээ сонирхож байгаа эцэг эхчүүд болон манай хөөрхөн дүүнэр байгаа бол 50 ингээд салиарал дансаад явах гал одоо ингээд юм зардаг өвч ингээд данс тавихын өвчин туссан юм л бол дансны дугаараа илчих гээд үзээд дээ шүү. 8038 14 58 гэсэн дугаарлаа залгаад дэлгэрэнгүй мэдээлэл аваад элсэж ороорой. 7 насны ангил нь болохоор 7-оос 17 насны хэн бүхэн 8-гийн хүүхдүүдийн клуб 8-гийн клубын хүүхдүүд гэж орчуулдаг шүү дээ. 8-аас kids club чинь 8-гийн клубын хүүхдүүд буюу 8-аас kids club маань элсэн оролцож суралцах боломжтой. За ингээ хамтдаа хөгжиж хамтран ажиллая тийм ээ. Надаас заах зүйлсээ бол бүгднгийн та нартай ингээд бас харамгүй үгүй та нараас ч суралцах зүйл надад бол маш их байгаа гэдэгт гүнээ итгэлтэй байна. Тэгээ бүгдэнд нь хайртай шүү. Хамтайсан үзэгчдэд бүгдэнд нь баярлалаа. Ерөнхийдөө ингээд нэг 44 минутын лайв 48 минутын лайв хийсэн байна. Лайва хадгалаад үлдээ чи өөр хүмүүст бас түгээгээ шеэрлээд өгөөрэй. Өөрсдөө чсэн анхааралтай сайн үзээрэй. Тэгээ оройг сайхан өнгөрүүлээрэй. Маргааш шинэ 7 хоногийн эрч хүчтэйгээр ухтаарай. Баяртай манайхаа.